За өглөөний мэнд өнөөдөр 2 дахь өдөр. Одоо 6-аас олж ийн тэгээ цайгаа уучаад хөдлөн 7-гийн хөдлөх хүн. 7-гийн хөдлөх байх. Гоё яана. Өглөө ирсэн чи бас амар гоё яана. Гэтэ ингээ тэмээтэй айлын хажууд унтцсан чи тэмээ шүнжин буйлаад бас нэг сайн унтч чадаагүй. Гэтэ зүгээрээ. Хээ юу байцгаан даахоо мис өмнөгөөр галзуу аялцгаая. Өнөөдрийн очих газар бол Баянзаг. Энэ хардаа архичин мазаалаа. Тэгээ Өмнөгов аймгийн Номинд ороод ирсэн. Эндээс одоо усаас хэлбээд дахианы мах аваад, нэг сахар аваад, тараг аваад энэ дахианы махыг өнөөдөр орой шуузлаа тэгээ бэлдээд явнаа. За. Цагаан суураас 7:30-д гараад одоо 12 болж байна. 4:30 минут машинаар яваад одоо Баянзаг орох гэж явж байна. Тэгээ одоо дундаа тэг завсарлаад гар үлээ сунгаад амарч байна. To the evolution of man. The expedition spanned the decade, but failed to find evidence of the origin of man. Its exploits, however, were blazoned across newspaper headlines when the first dinosaur eggs were discovered. За эндээс хамгийн ихний үлэг өрүүлийн олдсон өндгийг харж болж байна. Хамгийн анхны дэлхийгээс олдсон үлэг өрүүлийн өндөг. За Баянзагийн дээр ийм өөрхөн сүмнэрийн дэлгүүр өгд юм байна. Эндээ олон ийм жижигэн хэмээнүүд, чихмэл хэмээнүүд байна. Баянзагийн палеонтологийн олдвороор дэлхийд хамгийн баян газар буюу үлэг өрүүлийн яас эртний хүмүүсийн амьдарч ирсэн эдлийн хэрэгслээрээ дэлхийд хамгийн баян хэсэг гэж тооцогддог байх нэ. Тэргээрээ дэлхийд бүр ингээд маш алдартай болсон. Тэгээ эндээс дээрээс бас яагаад ингээд Баянзаг маш алдартай болсон бэ гэхээр үлэг өрүүлийн хамгийн анхны өндөг эндээс олдсон байх нэ. Яг одоо Баянзагт бол маш халуун байна. Тэгээ энд ямар их халуун байгаа гэдгийг би таад яаж мэдрүүлэх вэ гэвэл гитар болон харцгийн ойролтоор мэдрүүлэх болно. За Баянзагдаа ирсэн. Баянзаг нь яг ямар учиртай газар вэ гэхээр эндээс үлэг өрүүлийн яс өндөг. Тэгээд эртний хүмүүсийн ингээд чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн хэрэгжилж ирсэн багаж хэрэгсэл олдсон юм бэлээ. Тэгээд тэрвэрээ юм онцгой түүхтэй газар. Тэгээд ямар хүмүүс анх ирсэн бэ гэхээр Америкаас палеонтологч нар ирээд тэгээ ингээд судалгаа хийгээд үлэг өрүүлийн яс өндөг тэгээ зөндөө олон юм олсон. Тэгээ яг энэ хэсэг Баянзаг буюу Flaming Cliffs нь палеонтологийн хувьд бол маш баян газар гэж үздэг юм билээ. Одоо тэгээ яг тэнд харагдаж байгаа. Тэрнээс хамгийн ихний үлэг өрүүлийн өндгийг олсон юм билээ. Тэгээд байгалийн тогтцын хувьд ч гэсэн их гоё газар байна. Америк палеонтологч нар машинтай экспедиц хийгээд тэгээ нааша ирсэн юм билээ. Тэгээ яг палеонтологч нарын хэрэгсэл багаж төхөөрөмжийн болохоор тэмийн жингийн суваагаар нааша авчирсан юм билээ. Тэгээ одоо яг энэ хавьд нэг палеонтологч маань өнхөрж унаад тэгээ ингээ өнхөрж унаад босоо яач угаа босоороо харсан чи яг динозаврын өндөг байсан байлээ. Тэгээ эндээс хамгийн анхны динозаврын өндгийг олсон гэж байна. Тэгээ нэг тиймэрхүү
ийм газар байна. Доошо бууга тавил өндөг олдох болов. Хэвтээгээрээ яг ингээд үсрэхэд бэлэн байдалтай хэвтээгээрээ байгаа үлэг бүрүүлэн яс олсон гэж байгаа. Дахиад 2-3 үлэг бүрүүлэн яс олсон юм шиг байгаа. Тийм за иймэрхүү газар ирлээ. Хүүхдээ ийм газар байна. Тэгээд байгалийн гоо зүгэлгээрээ бас үзэсгэлэнтэй газар байна. За нийслэл зүгхгүй байна та. Нарны гэрэл амар байна. Нүд цохлох нь. За баян цагаа үзээд дуусчлаа. Одоо явж хоолоо идэ да. Тэгээд хонгор руу явна. За ийм олон цэцэгнүүд байна. Алаас башаар цэцэг байна. Зэндэл цэцэгнүүд байна. Маа дорог маа жотоор ийм найзтай олсон тэмээ авлаа. Эндээс тэгээ энэ тэмээндээ одоо борхуу гэж нэр өгнө. Одоос чамаа борхуу гэж дуудаж шүү дээ. За ойлголоо. Хөөгөө тэгээд яа. Тийм үү? За баян цагт бас ийм миний хөшөө гэдэг юм бэ? Тэмээжингийн хөшөө. Хуаны. Тэгэл нөө Америк палеонтологч нар маань агаж хэрэгслээ ингээл тэмээжингийн суугаар авчихсан гэж байгаа юм да. Хонгорын хэлсэн дээр ирсэн 12 цаг явсны эцэст нэг юм ирлээ. Одоо 7 хагас болж ийн өглөө 7 хагасаас гарсан. Замдаа баян цаг дээр нэг цаг гарын зогсож юм үзээд хоол ундэдлээ. За өнөөдөр нэлээд явсан. Бараг 500 км явсан яц. 400 орчим км. За тэгээ ийм их сайхан гайхалтай байгалийн үзэсгэлэнтэй газарт ирлээ. Хонгорын хэлс. За тэгээ энэ нь болохоор 120 км урт 12 км орчим өргөн гин. Тэгээ ингээ салхитай үед ингээ чимээ гаргад ингэнэ дуу ингээ гоё дуу гаргадаг. Тэр ингээ дуутмаах ингээ. Тэгээ чадах юм чадвал тэрийг бас бичиж аавна. Нар жаргаж яхахыг бас бичиж аавна. Гой юм бичиж авах юмуд байгаа. Тайдаа үзүүлнэ. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү өнөөдөртөө зүгээр ингээ унтаад амраад тэгээ маргааш яг явж инсэн махна үзнэ. Энд бол одоо 2 хоног өнөөдөр нэг хоноод маргааш нэг хоноод тэгээд тэрний дараа чинь ёлын ам үзнэ. Тэгээ ёлын ам руу явна. Энэ бол өстой гоё. Байгалийн үсгэлний газар байна. Амар урт юм байна. Эхэлж байгаа юм заяа. Бүр тэндээс эхэлнэ. Тэр авис эхлээд энээс цаашаа ээж магадгүй яг би сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн харагдаж байгаа нь бол энээс эхлээд бүр ингэж явсаар бүр тэр цаана хайстын байгаа. Бидэд бол бүр яг бүр тэр цаанаас нь ингэж ирээ тий одоо бааз дээрээ ирсэн. Одоо сайхан хоолоо хийж идээд тэгээ амарнаа. За тэгээ маргааш уулзъя. За энд ингэж мотор залгаж байгаа ус халаагаа тэгээ шүшүүгээд юм байна. Технология. Тэгээ болгосон байлтай. За маргааш уулзъя.